Өнөөдрийн мэндийг хүргэе. Ардын дом, ангаах ухаан, уламжлалт, дом заншил, инээрэд эрчим хүч сонирхдаг хүмүүстэй зориулсан билээ. Өнөөдөр танд лаврын навчны талаар мэдээлэл хүргэх гэж байна. За лаврын навчийг бас зан үйл, дом заншилтаа хэрэглэдэг орнууд маш их байд юм байлээ. Тийм болохоор тэрний талаарх мэдээллийг тусгай жоохон хүргэх гэж байна. Лаврын навчны талаар лаврын навч хүсэлж биелүүлнэ мөнгөч дууддаг юм байна. Лаврын навч нь цэвэр ариун байдал, зорилго, агуу ялалт, үхшгүй мөх байдлын бэлэгдэл бөгөөд түүнийг амьдралын эрч хүчийг тэтгэгч, амжилт агуулдаг, хүсэл биелүүлдэгч гэж үздэг юм байна. Эртний ромчууд болон грекчүүд лаврын навчны соронзон мэт татах чадварыг өөрсдийн шашин, зан үйлдээ түгээмэл ашиглаж лаврын навчийг аз жаргал, ялалт, амжилт дууддаг хэмээн бат итгэдэг байжээ. Жирийн нэгэн лаврын навчны тусламжтайгаар өөртөө аз жаргалыг урин дуудахыг хүсвэл таач гэсэн оролдоод үзэх хэрэгтэй. Лаврын навчин дээр хүслээ бичээд дараа нь түүнийг галж хийж шатаасан энэ л үеэс таны хүсэл биелээ олж эхэлнэ гэнэ. Мөн лаврын навчны ширхэг бүрийг өрөө тасалгааныхаа булан бүрд тавьж аль болох гэртээ удаан хугацааны турш байлгавал гэр бүлийн гишүүдийн өвчин, зовлон, үлдэн хөөдөг гэж үздэг юм байна. Нэгдүгээрт хэрв лаврын навчийг байнга биедээ авч явбал таныг таагүй байдал болон азгүй тохиолдлуудаас авардаг байна. Хоёрдугаарт эерэг өөрчлөлтүүдийг авчрахын тулд жижиг лаврын навчийг хуруугаараа эмэрч үрээд үнэрийг нь таатайгаар үнэрлэж өөрийн хүссэн зүйлээ чанга тод дуугаар уншиж буй мэт хэлнэ. Гуравдугаарт лаврын навчийн дэрэн дороо хийж унтвал нойр сайн авч чаддаг. Түүний үнэр нь ядаргаанаас аварч спортоор хичээлэх эрч хүчийг нэмэгдүүлдгээрээ ч бас онцлог гин шүү. Дөрөвдүгээрт босгоныхоо ойролцоо хэвс ширтгэн доор 4 ширхэг лаврын навч байрлуулвал амжилт авалдаг гэдэг. Навчнууд нь тус бүртээ шилбэтэй, залмаа хэлбэртэй байвал бүрт сайн. Сар бүр шинэ сар гарах тоолонд буюу 15-ны сарнаар навчаа шинэ навчаар солиорой. Залуу хосууд аз жаргалтай гэр бүлийг зохицлоохын тулд хурмынхаа өмнө бүхэл шөнийн турш сүд бүсгүй залуу нар гутландаа лаврын навч хийж байлгаад өглөө нь талархсан сэтгэлээр гутлнаас авдаг гэнэ. 5-дугаарт үүдний хаалганыхаа дээр улаан өнгийн утсаар 5 ширхэг лаврын навчийг холбож уяад бэхэлдэг гэнэ. Ингээд энэ гэрт амьдарч байгаа хэн бүхний үйл хэрэг бүтэх бүхэл бүтэмжтэй байдаг ажээ. Хүүхдийн орны дээр лаврын навчны мөчөр тавих нь хүүхдийг бузар болон хараалаас хамгаалдаг гэж үздэг юм байна. Лаврын навчаар мөнгөч бас дуудаж болдог гэнэ. Нэг ширхэг лаврын навчин дээр жүрчийн эфирийн тос тусаагаад түүнийгээ мөнгө хадгалдаг газраа хадгална. Ийхүү хадгалснаар танд шин санхүүгийн их өсвөр бий болж мөнгөтэй нь өснө нэмэгцээр байна гэж үздэг юм байна. Эртний грекийн гүн ухаантан Гиппократ хатаасан лаврын навчийг төрж байгаа эхийн орны ойролцоо тавьбал төрөлтийн өвдөлтийг намдаадаг гэдгийг баталсан байт юм байна. Ингээд лаврын навчны талаар шид болон өөр улсууд, орнууд лаврын навчийг хэрхэн зан үйлдээ ашигладаг талаар мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулан сонссон сонсогчдод баярлалаа.